Амар мэндүү Монгол ардын хөлөг тоглоомууд маш олон төрөл зүйл байдгийг бид 1966 онд хэвлэгдсэн намжил дөрж гэдэг зохиогчтой Монгол ардын хөлөг тоглоомын 2 бот номоос олж мэдсэн. За 2006 оноос хойш эдгээр номнуудтай танилцж явсаар энэ цаг үедээ бид энэ 9 даваа тоглоомын богц гэдгийг бүтээгээд байна. За Монгол ардын хөлөг тоглоом олон төрөл зүйл байдагтай танилцуулж мөн тоглох боломжийг олгодог. Гэр бүл хамтдаа энэ 9 даваа тоглоомын богцоо тойрч суугаад зарим нь гэр бүлийн гишүүд зарим нь одоо нэг хүний тоглоом тоглож байхад зарим нь хоёр хүний тоглоом тоглох, бусд нь одоо өөр тоглоомыг ингээд тойрч суугаад тоглох юм боломжийг энэ 1 метрийн диаметртэй манай 9 даваа тоглоомын богц олгоно. Монгол ардын хөлөг тоглоомд суралцах анхны одоо даваа бол энэ нэг хүний тоглодог тоглоомоос эхэлдэг. Хүн эхлээд өөртөө тоглож сурах юм байна. За чүү чамаа гэдэг нэртэй энэ тоглоомыг тоглосноор олон боломжуудыг энэ тоглоомын нүүдэл болгоныг үргэлжлэн тооцож олон боломжуудыг урьдчилан харж эцсийн зорилгодоо хүрэх ийм зорилготой. За энэ тоглоом хөлөг дээр мөн 2 тоглоом тоглож болдог. Нөгөөх нь 9 ухаан гэдэг тоглоом байгаа. За Монгол ардын хөлөг тоглоомын 2 хүн тоглодог маш олон тоглоом бий. Жишээлбэл одоо энэ тоон гэдэг тоглоом байна. Энэ бол байр сэрэг тоглодог тоглоом. Нэг нэгнийхээ 6 нүдэн дээр 6 байранд нөгөө талын тоглогч 6 хүүгээ төрүүлж аваачиж байрлуулахын төлөө тоглодог тоглоом. За 2 хүний тоглодог өөр тоглоом бол энэ үүд гэж тоглоом байна. За үүд тоглоом бол нэг нэгнээ хашиж нөгөө тоглогчийнхоо эсрэг тоглогчийнхоо хүүг нүүгдэлгүй болгож хашиж тоглодог тоглоом. За 9 даваа тоглоомын богцын 4-р даваа буюу 4-р тоглоом бол энэ тулаг гэдэг тоглоом байгаа. Тулаг тоглоомн дээр эсрэг хөлөг дээр хүүгээ тавьж эхлэхээс эхэлж нэг нэгээрээ хүүгээ тавьж эхэлдэг. За тэгээ 4 хүүгээр тоглодог байгаа. Ингээд одоо энд бол 4 буюу 8 хүүгээ ингээд 2 тоглогч тавьдсан байна. За энэ үүнээс цаашаа ингээд тоглоом дахин үргэлжилж нэг нэгнийхээ хүүг хөлгөөс авахын төлөө тоглодог. Үүний тулд нэг шугамн дээр өөрийн 3 хүүг зэрэгцүүлж ирэхийн төлөө тоглодог байгаа. Жишээлбэл одоо энэ бол энэ яма талаар тавьсан тоглогч бол нэг шугамн дээр 3 хүү зэрэгтэж ирсэн байна. Энэ тохиолдолд өөрийнх нь хэрвээ нүүдэл мөн бол одоо эсрэг талын тоглогчийн нэг хүүг хөлөг дээрээс ингэж авч тоглоомоо үргэлжлүүлдэг байгаа. Энэ үүнийг одоо энэ тоглоомын нэр томьёо жиргэх гэж нэрлэдэг. Жиргэж тоглодог тоглоом байна. За 4-р даваа бол тугалт хуух гэдэг нэртэй тоглоом байна. Энэ бол хөөцөлдөж тоглодог тоглоом. 2 морьтой хүү энэ үнэ ээж нь энэ тугал байна. Энэ тугалын бэлчээр гаргахын тулд шахаж хөөх замаар хөөдөг. Гэтэл тугал бол буцаад одоо ээжтэйгээ нийлэхийн тулд тэр симхийг ашиглаж зүхтаах маягаар ингэж хөөцөлдөж тоглодог тоглоом байна. За энэ бол манай одоо 5 дахь тоглоом байгаа. За 6 дахь тоглоом бол энэ 3 хүний тоглодог тоглоом буюу олон санаа гэдэг тоглоомыг бид 9 даваа тоглоомын богцод оруулсан. За тэгэхээр та бүхэн анзаарч байгаа бол хүмүүс бол тоглоомыг орцоо хоёулаа тоглодог байтал Монгол ардын хөлөг тоглоом бол 3 хүн тоглодог тоглоом гэж бүтээсэн байна. За энэ тоглоомын нэр бол олон санаа гэдэг нэртэй. Энэ морины чөтөр хэлбэртэй юм хөлөг үе. Энэ хөлгийн голд байгаа энэ ачааг 3 тоглогч
өөрийнхөө гэрлөө аваачхийн тулд тэр 3 шагааг орхиж бууртаас нь хамаарч одоо нүүддэг ийм тоглоом байгаа. За мөн одоо олон санааг уралдуулж байна гэж бас ойлгож болно. За дараагийн 7 дахь тоглоом бол 7 дахь даваа бол энэ уур талын бууг гэдэг тоглоом. За энэ тоглоом мань монголчуудын эртнээс нааш ан агнуурын сэдвтэй уйлдэж ирдэг. 2 бууг 24 нохойтой ийм нохой бэлэгдэж хийсэн ийм тоглоом. За тэгээд байц хатанд одоо 2 буугыг ингэж хашиж нохойгоор ан хийлгэх ийм утга санааг илэрхийлдэг. Мөн одоо боломжийг илэрхийлдэг олон нүдлийг бас тооцдог ийм тоглоом бий. За 8 дугаар даваа бол паж гэдэг тоглоом байгаа. Энэ бол 4 ба түүнээс дээш тоглодог тоглоом. Ер нь бол 2 хүн бас тоглож болох юм байлээ. За гол нь одоо тоглоомын нөгөө хэдэн тоглогчтой гэдэг талаасаа бол 4 ба түүнээс дээш тоглоно. За энэ дунд 6 шагааг ашиглаж тоглоно. За эхний буудлын ногоон дэмжигтэй, эцсийн буудлын голынх. Тэгээ энэ хооронд одоо энэ улаан нүднүүдээр буух, бусад нүднүүдээр буух, бууртаас хамаарч ингэж өрсөлдөж тоглодог тоглоом байна. Энэ амьдралын эхлэл төгсгөлийг амьдрал донд тохиолдог улаан бэрхшээлүүдтэй ингэж багтаасан ийм утга санаатай тоглоом байна. За 9 даваа тоглоомын бохцын 9 дугаар даваа бол энэ шагтрын хөлөг шиг энэ хөлөг байгаа. За энэ бол бид нэр Монгол ардын хөлөг тоглоомыг нэг хөлгөн дээр их олон тоглоом тоглож болно гэдгийг бас илэрхийлж болгож хийсэн хөлөг. Энэ шагтрын даамаа тоглож болно. За үүнээс гадна тэр хөндлөн нүүдлүүдтэй болоод ирэнгүүт, дигнаалан нүүдлүүдтэй болоод ирэнгүүт энэ бол бараг 6 тоглоомыг энэ хөлөг дээр тоглож болно. Мөн ийм нүүдэл орж ирснээрээ хөндлөн дигнаалан нүүдэл орж ирснээрээ энэ 9981 буудалтай хөлөг болж болдог. Энэ шагтрын даам маань бол 8864 буудалтай хөлөг дээр тоглодог бол мөн одоо 9981 буудалтай хөлөг дээр тоглодог өөр тоглоомод байна. Монгол ардын тоглоом ийм олон юм байдаг. За 9 даваа тоглоомын богцын нүүрэн талд одоо энэ 9 хөлгийг багтаасан. 9 даваа тоглоомын богцын арт талд нь алаг мэлхийгээ өрөх буудлуудыг сайхан ойж өгтээсэн байгаа. За мөн 3 ширхэг ийм довч оруулсан. За энэ довчны тусламжтайгаар бид нар энэ тойрог хэлбэртэй хөлгөө богцуулгаж довчилдог байгаа. За энэ үйлдэлийн мөн та хүмүүс аяанда хийгээд үзнэ. Энэ ингээд алаг мэлхийнийхаа энэ буудлуудыг шагааны өрөлтийг ингэж сайхан ойж гисэн байгаа. Ингээд ийм хэлбэр болгосон би. За гэлээ. 9 даваа тоглоомын богцоо дэлгэж тоглоод за тоглолт дуусны дараа хумхтаа бид бүхэн довч шилбийг ашигласан байгаа. За үүнийг одоо үзүүлье. За энэ довч шилб маань энэ байж байна. За ингээд нар зөв тойруулангууд энд ийм довчны нүх байгаа. За энэ нүхээр оруулаад за дахиад нэгвээ ингээд 2 нүхээр оруулна. За тэгээд эндээ байгаа энэ шилб рүү довчилж өгнө. За ийм шийдлийг бид нэр 9 даваа тоглоомын богцонд оруулаа. За 2 дахь довч нь
За ингээд. За 3 5 оруулаа. За энд сүүлийн нөхөр. За авчлаа. За энэ аргаар аргачлаар бид бүхэн 9 даваа тоглоомын бохцоо ингэж доторх тоглоомоо ингэж хумиж хадгалдаг байгаа. За тэгээ тоглох үедээ дахин одоо тоглоомоо нэгээ тоглоно.